За синус альфа нь 3-1 ба альфа нь 2-ны p-гээс их p-гээс бага гэдэг бол косинус альфа нь хэдтэй тэнцвэ. За бид нар энэ бодлогыг бодохдоо тригонометрийн үндсэн адилтгалаа ашиглана. Синус квадрат альфа дээр нэмэх нь косинус квадрат альфа гэдэг бол нэгтэй тэнцвэ байдаг. За бид нар бол синус альфагийнх нь утгыг мэдж байгаа учраас энийг мэдж байгаа гэсэн үг болно. Синус альфагийн утга нь 3-1 учраас квадрат зөвшөөрөхөөр 9-1 болно. За эндээс 9-1-ийг хойш нь оруулаад хасах юм бол косинус квадрат альфа гэдэг бол 1-ээс хасах нь 9-1 болох нэ. 1-ээс 9-1-ийг хасвал мэдээж хэрэг 9-8 болно. За эндээс косинус альфа гэдэг нь за энд бол квадрат нь нэмтэй тэнцвэ. Тэгэхээр косинус альфа гэдэг нь хэрвээ энэ нөхцөл өгдөг байсан бол нэмэх хасах за 9-өөс язгуур гаргахаар 3 болно. 8-аас нь язгуур гаргахаар 2 язгуураар 2 болно. Ийм болох ёстой. Гэхдээ энэ нөхцөл өгдсөн байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр манай альфа гэдэг тоо нь 2-ны p-гээс их байх ёстой. P-гээс бага байх ёстой буюу энэ завсарт байх ёстой болно. Энэ завсарт байгаа ямар ч альфагийн хувьд бол косинусын утга нь үргэлж хэвтээ тэнхлэгийн энэ хэсгээр гарч ирнэ. За мэдээж энд нь тэг байгаа, энд нь хасах нэг байгаа учраас косинусын утга үргэлж хасах тэмдэгтэй гарч ирэх нэ. Тэгэхээр энийг бид нэмэх хасах биш хасгаар навна гэсэн үг. За ингээд косинус утга олчихно. За жишээ 2. Косинус бета нь 0.2 ба бета нь 2.3 p-гээс их 2 p-гээс бага бол синус бетагийн утгыг олгоч. За мөн л адилхан тригонометрийн үндсэн адилтгалаа авчина. Синус квадрат бета дээр косинус квадрат бетаг нэмэх юм бол 1 гарах ёстой. За энэ жишээний хувьд бид нэр косинус бетаг нь мэдж байгаа. Тэгэхээр энэний квадрат буюу энийг квадрат зөвшөөрөд. Энэ бол тэг 100-4 бол. За эндээс энийг хойш нь оруулаад хасах юм бол синус квадрат бета гэдэг бол 1-ээс хасах нь тэг 100-4 бол. За 1-ээс тэг 100-4-ийг хасах юм бол тэг 96 болно. За синусын квадрат нь энтэй тэнцвэ байх нь. Тэгэхээр синус бета гэдэг бол за мөн л адилхан энэ нөхцөл өгдөг байсан бол нэмэх хасах язгуурын дор тэг 96 болох ёстой. За энэ нөхцөл өгсөн байгаа учраас бид нэр энэ бета нь хаана байгаа юм бэ гэдгийг эхлээд харъя. Мэдээж 2.3 p бол энд байгаа. 2 p бол энд байгаа. Эндээс бетагийн утга бол энд байх ёстой болж таарна. За энд байгаа ямар ч бетагийн хувьд бол синусийн утга үргэлж босоод тэнхлэгийн энэ хэсгээр гарч ирнэ. За мэдээж энд нь тэг байгаа, энд нь хасах нэг байгаа учраас синус утга үргэлж хасах тэмдэгтэй гарч ирэх нэ. За тэгэхээр нэг нэмэх хасах биш бид нэр хасах гэж авах ёстой. За ингээд синусаа утгыг олчихно. Тэгэхээр тэр альфа бетагууд нь яг хаана байна гэдгээсээ маш их зүйл хамаарна. За жишээлх юм бол эхний бодлогон дээр альфа нь тэгээс 2-ны p-гийн хооронд гэж байсан бол тэгээс 2-ны p гэж одоо тэг 2-ны p энд байгаа. Энд байсан гэх юм бол косинус хоног үргэлж энд гарч ирнэ. Тэгэхээр нэмэх болно гэсэн үг. Хэрвээ эхний жишээн дээр энэ ингэж өгдсөн байсан бол энд нь бид нэмэхээр нь авах хэрэгтэй байна. За гэх мэтлэн энэ альфагийнхаа ямар завсар дээр байгаа вэ гэдгийг маш сайн тооцоолох хэрэгтэй.